Сайн байцгаана уу? Би багш платформын үүсгэн байгуулагч Гал Бадрах байна. Суралцгуу хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдгийг нислэг хэмээх метафор ашиглан тайлбарлахыг хичээе. Онгоц гэдэг бол А цэгээс Б цэгт хүн ачаа тээвэрлэдэг. Өмнө нь багш онгоцоо жолоодон хүүхдүүд идэхгүй сун, ижил чиглэлд, ижил хурдаар, ижил стандартаар зорчдог байсан. Тэгвэл өнөө цагт хүүхэд бүр өөрийн онгоцоо жолооддог болохыг хүсэж байна. Хаашаа нисхийн, юу тээвэрлэхийн, ямар зардал гаргахын, ямар тавтахыг мэдрүүлэх. Энэ болгоныг хүүхдүүд өөрсдөө шийднэ. Багшийнхаа дэмжлэг, чиглүүлгийн доор өөрсдөө төлөвлөнө. Эхлээд хүүхдүүдээс мундаг нисгэж байхыг шаардахгүй. Тэд нар хийнгээ суралцах ёстой. Үүний тулд хүүхэд энгийн 3 алхмыг хийх ёстой. Нислэгээ үлд, ямар үр дүн төрснөө хэмжинэ, түүнээсээ суралцна. Энэ 3 үйлдэлийг давтан гүйцэтгснээр хүүхэд мэдлэгээ баттгаж дараагийн аяллаа хийхэд үнэхээр туршлагатай болсон байна. Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүүхдийг суралцахуйд сургах хэрэгтэй. Суралцахуйд суралцсан шавнартай багшийн ажил бол хамгийн гоё аз жаргалтай ажил байна. Амжилт хүсье.